ジムがあります。ジムがはい。簡潔にお話しさせていただきます。Тэгэхээр хэдүүлээ 10 цаг хүртэл Улсын хурлынхаа Монгол-Японы парламентын бүлгийн дараагаа гал удрах тэргүүтэй гишүүд Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн тус танхимдынхаа Япон-Монголын парламентын найрамдлалын бүлгийн ажлын албаны дарга Такабе Арата тэргүүтэй төлөөлөгчтэй уулзлаа. Монгол-Японы парламентын бүлгийн дараагаа хоёр улс нь олон жилийн турш улс төр эдийн засаг соёл зэрэг өргөн хүрээнд бат бөх итгэлцэд суурилсан харилцааг хөгжүүлж ирснийг онцолсон. Ялангуяа 2022 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн өгөх тулгуурлан хоёр орны харилцааг инх тайван хөгжил цэцгэлтийн төлөө тусгай стратегийн түншлэлийн төвшөнд хүргэн ахиулсан нь манай хамтын ажиллагааг шинжтэнд гаргасан чухал үйл явдал болсон хэмээн тодтоглоо. Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Такабе Арата хоёр улсын найрцаг харилцааг гүнзгийрүүлэхэд ард иргэдийн элч төлөөлөл болсон парламент болон парламент дахь бүлгүүдийн харилцаа хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолжээ. Тэрбээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг өргөдгөх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэхэд парламент анхаарал хандуулан ажиллахыг хүсээд түншлэлийг илүү бодит эдийн засгийн агуулгаар баяжуулах талаар хөндөжээ. Уулзалт үеэр талууд эрчим хүч урамсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах, хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоог тогтмолжуулах, энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын талаар санал солилцжээ. Энэхүү уулзалтанд улсын хурлын гишүүн Анар Баярмаа, Даваа Сүрэн Зол Жаргал, Ловсон Жамт, Наранбаяр, Ундрмаа, Хосуур нар оролцсон юм а.